төрийн өмчт болон орон нутгийн өмчт компани бүтээмж засаглал ил тод байдлыг сайжруулах хууль 5 дугаар сард их хурлд засгийн газраас өргөн мэдүүлсэн. Нийтийн өмчийн хуулийг бас засгийн газар өргөн мэдүүлсэн. Тэгээ их хурл дээр одоо анхны хилцүүлэг эхлэх ёстой. Хилц хэсэг нь хоёулынгийн дэмжсэн. Ингээд одоо анхны хилцүүлэг хийгдэх гэж хүлээж байна. Тэгээ их хурл дээр энэ дарагдсан байгаа даа л да. Би өнөөдөр бол их хурлын даргын захирамжаар энэ хоёр өмчийн хуулийн ажлын хэсгийг шинээр томилоод одоо шахаж шаардж ажиллая гэж бодож байна. Энэ хууль гарахгүйгээр засгийн газар энэ компаниудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, нээлттэй компани болох асуудлыг шийдэж бүрэн чадахгүй. Их хурлаас засгийн газраас төрийн өмчт компанид баримтлах чиглэлийг оруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр сайдад томилогдож байгаа сайдад болоод засгийн газарт энэ засгийн газраас төрийн өмчт компанидаар баримтлах чиглэлээ энэ хууль батлагдангууд оруулж ирээд тэр нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах аль компаниг нээлттэй болгох гэж байгаа гэдэг асуудлаа их хурлын тогтоолоор шийдэж аваа гэдэг. Одоо энэ чиглэлийг өгж байна. За, төрийн өмчийн ашиглал үр ашгийг дээшлүүлэх нь энэ засгийн газрын гол бодлого байгаа. Ерөнхий сайдын шинэ итгэл, эр шинтгэлийн нэг том чиглэл бол яг энэ чиглэл нь. Иж бүрэн одоо системийн шинжилгээ дүгнэлт хийгдээд үндсэндээ дуусч байна. Хууль эрх зүйн орчин улсын хурлд өргөн баригдаад хилцүүлэх шатанда явж байна. Ер нь төр хувийн хөвшилтөд өрсөлдөхгүй гэдэг гол зарчмыг л яаралтай хэрэгж байна. Эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрх чөлөө баталгаажуулах, хувийн хөвшилт гадаад зах зээлийг нээх, худалдаа тарифын аливаа тэр 20 цээр босго хязгаарлалтуудыг багасгах энэ бодлогыг л хэрэгжиж байна. Чөлөөт худалдааны одоо хилцээрүүд энэ дотор орно. Евразийн эдийн засгийн холбоотой хийсэн хилцээрүүдийг одоо бид улсын хурал өргөн барьж эслэн батлуулах ажил байна. Солонгостой хийж байгаа чөлөөт худалдааны хилцээрийн асуудлууд бас байна. Буюу зах зээлийг л тэлэх, экспортыг л дэмжих, үйлдвэрлэлийг дэмжих. Түрүүн хөдөө аж ахуйн салбарын асуудал дээр яригдлаа. Мал махны үн өсөд байгаа. Гол зарчим суур нь бол ерөөсөө экспортыг дэмжсэн. Энтэй холбоотойгоор сүүлийн 3 жил бид нар $300 сая хүрсэн экспортыг махан бүтээгдэхүүн дээр жил дараалан хийж байна. Яг одооны байдлаар нь $270-80 сая экспорт гарчаад байна. 300 хүрчих байна. Энийг дагаад балчтын орлого, мал аж ахуй эрхлэх сонирхол бий болж байгаа. Үйлдвэрлэл мөн адилхан. Үйлдвэрлэл буюу нэмэн үртэг бүтээж ягаад бүх чиглэлийг бид нар дэмжиж урамшуулах хэрэгтэй. Зөвхөн ноолуурын салбар түүхий гаргадаг ноолуураа дотоодод 100% боловсруулад угаадаг самдаг болсноор $700 тэрбум буюу $200 сая нэмэн үртэг Монгол улсад үлдэж байна шүү дээ. Ажлын байр болж байна, татвар болж байна, ашиг болж байна, үйлдвэрлэл өргөтгөл болж байна. Тэгэхээр экспорт нөгөө талдаа үйлдвэрлэл гэсэн энэ бодлогыг бид бүх талаараа одоо дэмжиж явуулах хэрэгтэй болох байх. За ингийн тулд бидний хамгийн одоо анхаарал татж байгаа хувийн хвшил төр хоёрын одоо өрсөлдөө төрийн өмч компаниудын хувийн хвшилтэх оролцоо энийг л одоо зааг ялгааг маш тодорхой болгож үндсэндээ замын дүрмийг тодорхой болгоё. Энэ 1-р зам, 2-р зам, ногоон гэрэл, байгууламж, явган зам гэдэгтэй адилхан энэ бизнесийн дотоод энэ ялангуяа төрийн өмчийн компаниудын эрх үүрэг чигийг гүйцэтгэх гэдэг ажлыг тодорхой болгож хувийн хвшилтэд өрсөлдөхгүй хувийн хвшлийн салбарт орохгүй байхыг тодорхой болгохын бодлого хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. За тэр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх зарчим бол сая батлагдсан төсвийн хүрээгээр тодорхой болсон. Тэнцвэржүүлсэн орлого нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 37% байсан 30.9 рүү буулгасан. Тэгэхээр энэ хоёр гишүүн сайдаар томилогдоод энэ төсвийн хүрээ энэ макро хэдэн тоонуудаа хатуу барьж явахгүй бол олон сайд нарын ятгалганд орж одоо орлогыг буруу төлөвлөдөг, макро тоонуудыгаа хөдлөгдөг, хувийн хвшлийн орон зайг одоо янз бүрийн одоо байдлаар хязгаарласан тийм бодлого шийдвэр бол гаргахгүй байх байхаа гэж итгэж байна. Энэ харьцааг хадгалж ий цаашаа хувийн хвшлийн орон зайд бизнесийн үйл ажиллагаа явуулнаа. Энэ төрийн өмчийн компанийгаа хуулийг парламент яаралтай баталж өгмөр байна. Тэгээ их хурал дээр хэд их удсан. Тэгээ түүнээс болоод энэ засгийн газар энэ баримтлах чиглэлээ оруулж ирэх гэхээр
энэ статусыг нь тодорхой болгох гэхээр тийм эргэцүүн боломж байхгүй шүү дээ одооны хуулиар. Тийм учраас энэ нийтийн өмчийн хууль, төрийн өмчийн компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг парламент яаралтай батлаад тэгээ засгийн газраас төрийн өмч компанид баримтлал чиглэлөө оруулж ирээд ингээд нэг талд нь гаргаа хурдан шийд явмаар. Аль 5 сард барьсан хууль шүү дээ. Тэгээ одоо их хурл дээр анхны хэлцүүл ногт хийгдээгөө. Нэг сард ихнийх нь барьсан. Одоо тэрнээс хойш ч бүтэн жил болох гэж шүү дээ. Тэгээ сүүлд энх хоёр сайдаар энх хоёр гишүүнээр ажлыг сайхлуулсан. Тэгээ засгийн газрын гишүүнээр томилогдсон. Тэгэхээр одоо их хурлын даргын захирамжаар ажлын хэсгийн шинээр байгуулад одоо энэ төрийн өмчт компани энэ хууль болоод энэ засаглалын шинжилгээ асуудал их хурлын ажил болсон шүү. Тэгэхээр их хурлын гишүүд үүнд бас одоо бүгдээрээ тал бүрээс идэвхтэй оролцоод энэ хуулийг гаргаа араас нь засгийн газрыг шахаж шаардъя. Тэгвэл одоо энэ төрийн өмчт компани бүтэн жил ярилла. Тэгээ энэ цаашаа одоо нэг талд нь гаргаж шийдэхгүй бол хүлээгдэж байна. Яг энэ Амгаланбаатар гишүүнээ хэлээд байгаа үнэ. Алдагдал нь ашиг болцсон. Энэ эдийн компаниудаа шийдэж явахгүй бол хувийн хвшилж орон зай байхгүй бол